Залуучуудын 54% нь өглөөний цайгаа ууж гардаггүй гэсэн юм судалгаа гарч байна. Залуу охид бүсгүйчүүдийн тунд цусны чулууч хэмгэг нэлээ ихсэн. Өглөөний цайгаа уугаагүйгээс шалтгаалаад юу яагаад цус өтгөрдөг юм? Их өөх тостой хоол иддэг л хүн цусны чулуутай гэж ойлгодог байсан. Тэгэхээр заримдаа ингээ өглөөний цай уусны дараа юм хурдан өлсөд идэж бараг өглөө юм идээгүй явцсан дээр ч юм шиг болоод тий. Нүүрс ус ихтэй хоол идээд тахаар хүн идээл өлсөд идэх. Идээл өлсөд идэх. Энергийн гол их үүсвэрийн л сахараас бусад нүүрс уснаас бусад их үүсвэрээс тосны гардтай их үүсвэрээс авч байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө ч хэлдэг бол маш зөв. Энэ өөх тос дундаа ургамлын гаралтай өөх тос, байгалийн гаралтай өөх тос нь бол сайн юм. Харин үйлдвэрийн аргаар оруулж өгсөн боловсруулсан транс тосыг бол хориглох нь зөвөө гэсэн ийм хандлага үүсч эхэлж байгаа. Энэ зүйлийг бол кетогеник дайет гэж нэрлэдэг. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв болохоор өглөөний цай. Тэгээ өглөөний цай эрүүл мэндэд яагаад чухал вэ? Тэгээ өглөөний цайг уухгүйгээс шалтгаалаад монголчууд эрүүл мэндийн ямар асуудал тулгарч байгаа? Тэгэхээр өглөөний цайнд ямар хоол хүнсийг хэдийн хэмжээтэй хэрэглэх вэ гэдэг талаар ярилцах болно. Тэгэхээр эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2020 онд Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг гаргасан юм судалгаа байна. Тэгэхээр энэ судалгаанд хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчлөл 10,000 хүн тутмын 1833 хүн байна гэж үзэж байна. Тэгэхээр 5 хүн тутмын нэг нь хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчлөлтөй байна гэсэн. Тэгэхээр энэ бол бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнснээс хамааралтай юм аа. Тэгэхээр бид өглөөний цайгаагаас уухгүйгээс шалтгаалаад үүсэж байгаа цусны хөдөө өтөөрөг, цусны чулуу үүсэх гэх зэрэгээр маш олон өвчлөлийн шалтгаан болж байгаа энэ асуудлын талаар ярилцах болно. Сая нэвтрүүлгийн их нь бас багахан тоо баримт дурдлаа л да хоол боловсруулах эргэтэн тогтолцоо нэлийн өөрчлөлтөө байна. Энэ идэж удаж байгаа хоолундтай холбоотой. Тэгээ тэр тундаас цус өтөргөлтөнд нэлийн нөлөөлж байна. Буруу хоолунд гэж одоо дурддагдсан. Тэгэхээр өглөөний цайгаа уугаагүйгээс шалтгаалаад юу яагаад цус өтгөрдөг юм те. За цайгаа уугаа яваарэ. Тэгээ наа цус өтгөрөн шүү, цусны чулуутай олон шүү гэж бас их яригддаг штэ. Сүүлд бол энэ цус өтгөрөх, цус тунах, за цусны чулуу гэдэг зүйлүүд бол ихсэн. Анхандаа бол хүмүүс бол их өөх тостой хоол иддэг л хүн цусны чулуутай гэж ойлгодог байсан. За сүүлд бол залуу охид бүсгүйчүүдийн тунд цусны чулууч хэмгэг нэлээ ихсэн. Энэ юутай холбоотой гэхээр олон төрлийн хоолтын дэглэмүүдийг их барьдаг. За дээрэс нь урт хугацаанд өглөөний цай уухгүй явдагтай бас холбоотой. Энэ яагаад гэдэг вэхээр цус гэдэг юм яадаг вэ гэхээр илгнээс ярилгараад цусны хүүдийн торимтлагдаад байж идэг ийм шингэн зүйл байна л дээ. Цус гэдэг шингэн. Тэгэхээр энэ маань өөрөө хоол идэх. За тэнд дундаа өөх төстэй хоол идэнгүүд рефлексийн замаар тэр цусны хүүдээс булчин рефлексийн замаар агшиж өгөнгүүд нарийн гис рүү ороод тэр өөх төсийг боловсруулахад оролцож яадаг гол одоо зүйл зэдмэгжүүлэх үүрэгтэй гэсэн. Тэгэхээр яах нь өглөөний цайгаа уухгүй байх урт хугацаанд тийм ээ. За дээрэс нь өөх төстэй хоолыг хэд их хорих. Энэ үедэд нөгөө өөх тос орж ирэхгүй болохоор чинь хүний бие махбод тэр цус гэдэг юм илгнээс ялгараад цусны хүүдэндээ байгаад байдаг. Нөгөө рефлексийн замаар өөх тос орж ирэхгүй болохоор гадагшлуулахгүй байна. Тэнгүү тэндээ өөрөө эргэн шимэгдэх процессор ингээд өтгөрөөд идэг. Цусны хүүдийн дотроо. Ингэж явсаар байгаа цус нь өтгөрчдөг. За дээрээс нь чулуу үүсдэг. Холестерины чулуу гэдэг юм үүсдэг. Тэгэхээр яахаар вэ нөхөр өглөөний цай ууж явах хэвээр өөх тостой хоолыг тодорхой хэмжээний идэж явах хэвээр хэд хорж болохгүй байх нь хэд их идэж болохгүй байх нь хүний бие махбод гэдэг бол аливаа зүйлийн тэнцвэр гэсэн үг. Тэгэхээр заримдаа ингээ өглөөний цай уусны дараа юм хурдан өлсөд идэж бараг өглөө юм идээгүй явцсан дээр ч юм шиг болоод тий. Тэгэхээр ямар төрлийн хоол хүнсийг өглөөний цайнд хэрэглэвэл зүгээр юм бэ? Хоол одоо шим зүй талдаас нь ингээ яриад үзэх юм бол нөгөө өөх тос, уурэг, нүүрс ус гэдэг зүйлүүдийг тодорхой хэмжээний зохистой аваад явж явах нь бол хамгийн зөв зохистой гэж үздэг. Тэгээд тэн дээрээсээ нүүрс ус ихтэй хоол идээд тахаар хүн идээл өлсөд идэх. Идээл өлсөд идэх. Тэр нь юу гэхээр нүүрс ус түргэн шимэгдэг нүүрс буюу энгийн бүтцтэй нүүрсүүдийг идэнгүүт маш урттай задраад энерги болоод дуусчдаг. Маш урттай задраад энерги болоод дуусчдаг. Цусны дах сахарын хэмжээ дуусангууд багасангууд өлсөх мэдрэмт төрдөг. Дахиад рефлексээр идээдэг. Тэгэхээр яах вэ гэхээр энэ дан ганц нүүрс ус буюу гурил, будаа, бүх төрлийн амттангууд те энэ гэхээс илүүтэй өөх тосыг тодорхой хэмжээнд оруулж ирэх хэрэгтэй, уургийг тодорхой хэмжээнд оруулж ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол өглөөний цай одоо уусан ч гэсэн баг эсвэл өдөр болтол бол өлсөхгүй байх одоо механизм чинь тэнд дотор юу идэж байгаатай холбоотой. Тэгэхээр өглөөний цайгаа уухгүй явахын тархалтанд нөлөөлөх үү?
Хүмүүс бол ингээл аль болох бага хоолунд идэвхэл тархалахгүй би жингээ хэвийн байлгана гэж үздэг хүмүүс байгаа шүү дээ. Жишээлбэл өглөөний цайгаа уухгүй яваад тахаар хоол болох тогтолцоонд одоо өөрчлөлтүүд орж эхэлдэг. Сайн шимэгдүүлж чадхаа болж эхэлдэг. Хоёрт бол нэг идэхээр маш их иддэг. Ийм одоо зохисгүй одоо хоолтын үлсэх одоо чадах механизм төрөлөө өөрчлөлт орж эхэлдэг. Ингээд тэрхээр хяналтгүйгээр их иддэг механизм чи энтэй үүсдэг. Тэгээд дээрэс нь буруу идэх юм бол таргалт үүсэх. Хамгийн гол нь ингээд зохисгүй хоолцоо яагаад гэхээр хоол идсэн ч гэсэн тэрийг зөв шимэгдүүлээд шим болгож авч чадах нь одоо багасч яадаг гэсэн үг. Тэгвэл ер нь хэдийн хугацаанд хэр давтамжтай яаж хооллол зүгээр юм бэ? Зөв зөвхөн хоолтон дээр өдөрт бол 4-5 удаа идэх хэрэгтэй, бага идэх хэрэгтэй гэхээр за энэ нэрээ бидний чи 3 5 байна те. Тэгээд 5 урууны аргачлал гэдэг юмыг зүгээр ингээд энгийн байдлаар нь гаргаад хүмүүст бас одоо сургалт болгоод мэдээлэл болгоод ер нь өгч ирсэн л да. Насан турш хүн бол 2000 ккал өдөрт авч явах хэрэгтэй гэж үздэг. Бид нар атгсан гарыгаа одоо нэг өөрлөл өдрийн авах хэрэгтэй хоолны хэмжээгээ тооцчихно гэсэн үг. Хурууныхаа зарчмаараа хэдүүлээд тайлбарлаад ярих юм бол эрхийн хурууг өглөөний цай гэж нэрлэхэд болно гэсэн. За тэгэхээр өглөөний цайгаа хэдэд ууж явах хэвээр өглөө бослоо 7-оос 9 цагийн хооронд бол өглөөний цайгаа ууж явах нь хамгийн зохистой. 7 уур хурууг юу гэж хэлэх гээд байна гэхээр баг үдийн цай. За тэгэхээр баг үдийн цайг бол нэг одоо энэ дээр яснаар 10-аас 11 цагийн хооронд бол баг үдийн цайгаа ууж явах юм бол хамгийн зохистой хугацаа гэж үздэг. За дунд хурууг бол өдрийн хоол гэж тооцож байгаа. Одоо бусад хуруунуудаас хамгийн урт хэмжээтэй гэдэг утгаар нь хэмжээний хувьд бол бас төлхөө их хэмжээтэй идэх нь зөвөө гэж одоо бас ойлгож болно. За тэгээд ядам хуруугаа бол хүн одоо их үдийн одоо цай байдлаар хөнгөн зууш байдлаар идэх нь хамгийн зохистой. За тэгээд жигчээ хурууг бол оройн хоол гэж томьёолоод. Энэ томьёолоор бид нэр өглөөний цай, багуудын цай, өдрийн хоол, их үдийн цай, оройн хоол гэдэг ингээд томьёолчих юм бол ерөөсөө энэ хурууныхаа уртын хэмжээгээр л та хоолныхаа хэмжээгээ сонгочих. Нэг өөрөлд таны өглөөний цай хизээж өдрийн авах ёстой хоолноос чинь их хэмжээтэй байж болохгүй л гэсэн санаа. Та 5 хуруу аргачлалаар хооллох хэмжээгээ тохируулахаас гадна хоолноос авах өөхтөс, уураг, нүүрс урс, амин дэм, эрдэс бодисын зохистой харьцааг бодолцох зүйтэй. Бид хоол хүнсээрээ нүүрс усыг авснаар цуснд глюкоз болон очиж хүний биеийн энергийн их үүсвэр болтгоо. Гэсэн хэдий ч хэрэгцээнээс давсан нүүрс усыг өдөрт тундаа хэрэглэснээр өөх болон хуримтлагдаж илүү дэлжинтэй болох, цаашлаад чихрийн шижин үүсэх нөхцөл болдог байна. Глюкоз нүүрс усыг бид ихээр хэрэглээд тахаар нөөцснөөсөө гадна дахиад их нөөц үүсч эхэлдэг. Тэгэхээр энэ нөөцийг илгэнд өөх тос болгож бид хоримтлуулдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энерги их үүсвэр илүүдээ дагангууд тэр илүүдлийгээ бид өөх тос болгоод одоо хоримтлуулж авч яадаг ийм бидний бие махбод тогтолцоо үйлчилж байна. Энэ өөх тосны хоримтлууд нь биднэрт илэрхтээ яаж яадаг вэ гэхээр арьсанд орох өөхөн давхарга зузаарж эхэлж яадаг. За дээрэс нь бидний чацархаан өөх гэж ярьдаг. Сэмж хэсэг бол чацархаан хэсэг бол зузаарж эхэлж яадаг. За дээрэс нь дотор эрхтнүүд маань бид нар бас өөхөлж эхэлж яадаг. За цаашлах юм бол судсан дотор одоо өөх тосны агуулмж судасны ханаар урсах, цуснд урсах өөх тосны агуулмж ихсэж яадаг. Ингэснээрээ нүүрс ус биднийг таргалуулдаг байх нь байна. Нүүрс ус биднийг бодисын солилцооны өөрчлөлтөнд оруулж маш олон төрлийн эмгэгт хүрэх чухал зүйлийг бол өдөр тутам их хэмжээний нүүрс бид нар хэрэглэснээр үүсч яадаг байх нь. Үзэгч та 1980 оноос хойш таргалалт хэрхэн өссөн судалгааг харж байна. Таргалалт эрчимтэй өсч эхэлсэн энэ үедээ зэрэгцэн хоол хүнсний шимт бодисын найрлагын зөвлөмжөнд өөрчлөлт орсон байна. Тус зөвлөмжөнд хоол хүнсэндээ нүүрс усыг түлхүү хэрэглэх, өөх тосны хэрэглээгээ бага байлгахыг тусгажээ. Ийхүү зөвлөмжийг дагаж нүүрс усны хэрэглээ үйлдвэр үйлчилгээний байгууллага өрх гэрийн түвшинд нэмэгдэж, өөх тосны хэрэглээ багассан байна. Ийхүү таргалтанд нөлөөлдөг гэж үзсэн өөх тосны хэрэглээ багассан ч дэлхийн нийтэд таргалалт эрчимтэй өссөөр ээж. Иймд таргалтай өөх тос шууд хамааралгүй дээр сайн чанарын өөх тосыг хэрэглэх нь чухал болохыг онцлох болжээ. 2015 оноос хойш бол хандлага бас маш их өөр болж эхэлсэн. Энэ бол өөх тос бол бас хасч болохгүй маа. Өөх тосыг бид нэр зохистой хэмжээнд тэр битгий хэлбэл өөх тосны хэмжээг харин ихээр байх ёстой гэдэг ийм хандлага явж байгаа. Гэхдээ энэ өөх тос дундаа урамглын гаралтай өөх тос, байгалийн гаралтай өөх тос нь бол сайн юм. Харин үйлдвэрийн аргаар оруулж өгсөн боловсруулсан транс тосыг бол хориглох нь зөвөө гэсэн ийм хандлага үүсч эхэлж байгаа. Энэ зүйлийг бол кетогеник дайет гэж нэрлэдэг. Кето дайетын үед хүнсээр авах өөх тосоо нэмэгдүүлж нүүрс усыг багасгадаг. Ингэснээр хүний бие махбод нөөц механизмаа ажиллуулж биед хуримтлуулсан өөх тосоо задлах замаар эдисийг энергиэр хангана.
Өөх тосоо задлах үед кетон бие хэмээх нэгдэл үүсч энергийн их үүсвэр болдог байна. Иймээс кетогеник диет, товчоор кето диет гэж нэрлэдэг байна. Энэхүү хоолтод зарим талаараа Монголын уламжлалт хоолтой төстэй гэж үзэх нь бий. За одоо бол хоолтын нэг хэм маяг бас хүмүүс их сонирхож байна. Кето диет гэл. Гадаад нэртэй ч юм шиг те ингээд хүмүүс миний анзаарж байгаагаар энэ бол нэгт бол шинжлэх ухааны нэгшлэн. Яг хоолтын хэм маяг нь Монгол хоолтой их ойр юм шиг санагдаад. Та энэ тал дээр бас мэдээлэл өгөөч. Кето гэдэг чинь ер нь кетоз. Кетоны суурьтай. Одоо тосны хүчил суурилсан тийм л хоолт байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүний энергийн хэрэгцээг хүн ч одоо энерги заашгүй хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл физик үйл ажиллагаанд ч хэрэгтэй хөдөлгөөн, биеийн хөтний хөдөлмөр тэрнээс гадна организмын дотоод бодисын солилцоонд энергийн их үүсрүүл яхахгүй глюкоз болж игдэг шүү дээ. Энэний оронд тосны гаралтай одоо бодисуудыг ашиглаж байгаа байхгүй. Энүүгээрээ Монгол хоолтой их төстэй. Тэр одоо дээр үеийн энэ жуулчид би түрүүнд дурдлаа шүү дээ. Рубрик, Марко Поло энтрийн зохиолд Монгол хүн их төвчээртэй бага иддэг гэдэг. Сүүлд 19 онд хийсэн тэр Майскигийн судалгаач байдаг. Монгол хүний одоо хоолтын баг Монгол хүний хоолтын анхны судалгаа тэр баг. Тэрүүгээр бол хоногт 2.9 литр сүйтэй тэнцэх хэмжээний цагаан дэ хэрглэж байна гэж. За. Тэр нөгөө өрөм шартас зөөхий юу байдгийг ариг тарга бүгд ороод ч сүүн чилжүүлэхэд. Тэгэхээр бидний чинь хоолтол угаасаа одоо мах идэж яана гэдэг чинь уурга өөх тасуудтай мах маань. Мах бол нүүрс ус маш багтай. Маханд бол Б-ийн төрлийн витаминууд хангалттай сайн хэмжээгээр агуулдаг. ПП витамин байдаг. Махны одоо ялангуяа тэр цусны гемоглобин уурга бол бүтэцтэй төмөр агуулдаг. Ингэхдээ зэрэг яхахгүй биологийн идэвхтэй тийм бодис болоод өгч байгаа. Тэгэхээр энэ дээр сүү цагаан эдэнийхээ уурга тосыг нэмэхэр үндсэнтэй кето олдоо байхгүй би чинь. Сүү цагаан эдэнтэй чихэр мэхэр хийдэггүй. Тэгэхээр үндсэнтэй кето олдоо гэдэг чинь нүүрс ус бүр огт хэргэлдэггүй гэсэн үг биш шүү дээ. Тэгээ сүүнээсээ бол нүүрс тодорхой хэмжээнд авчиж байгаа шүү дээ. Энергийн гол их үүсвэрийн л сахараас бусад нүүрс уснаас бусад их үүсвэрээс тосны гартай их үүсвэрээс авч байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө ч хэлдэг бол маш зөв. Би ер нь тэгж боддیں۔ Кето хоол чинь явж ер нь баг манай уламжилт хооллолт биш юм уу гэж. Тэгэхээр нэг юм одоо уламжлалт гэдэг ихэр сүүс хүн бүтээгдэхүүн болчлаа. Тэнгүү зарим хүмүүс кетод чинь сүүс хүн бүтээгдэхүүн ордгүй маа гэдэг юм тайлбар тавиад идэг. Орно. Ягаад гэвэл сүүс хүн бүтээгдэхүүн жишээлбэл одоо Европ бяцлаг ба шүү дээ. Европ бяцлаг чинь нүүрс усны агуулмж бол бага болцсон байдаг байхгүй юу? Бяцлага боловсрох процессд тэр нүүрс ус чинь тэнд бүрдэж байгаа микробын хоол тэжээл болоод багасцсан. Энергийнх нь өсвөр нь чарганд бол нүүрс ус нь багасцсан. Лактоз нь бол 2%-аас илүүгүй. Сүүнд нэг 4.6% байдаг. Тэр нь тарганд бол жишээлбэл 2% орчим тарга арганд. Яг гэвэл тэнд үрдсэн сүн хөтлийн бактери энэ гол одоо хоол тэжээлийн нэх үүсвэр болчдөг байхгүй юу? Тийм учраас сүү цагаад бол орно. Сүү цагаад энд бол уурга байна. Сүү цагаад энэ уурганд бол хүний организмд бий болдгоо тэр 8 төрлийн амин хүчил чинь бүгд байж байгаа. Махан бүгд байж байгаа.
За өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ өглөөний цайны жор танилцуулъя. Тэгэхээр тийм дундаа бол өг тосны агуулмж өндөртэй нүүрсний агуулмжийг бууруулсан кето өглөөний цайг танилцуулъя. За тэгэхээр өнөөдөр кето хоолн дээр за мэдээж өглөөний цайнд хамгийн хурдтай хийгддэг хэдэн зүйлүүд байна. Тэр бол өндөг байна. За авокадо оруулна, бяцлаг байгаа. За эндээс мэдээж махан хүнс дундаа Өнөөдрийн кето өглөөний цайнд Талын Монгол брендийн цэвэр махан зайцыг сонголоо. Хадгалах хугацааг уртасгах амт үнэрийг сайжруулахад ашигладаг хүнсний нэмэлтүүд агуулаагүй. Мах орлуулагч төрөл бүрийн дүүргэгчгүй 100% цэвэр махаараа хийгддэг. Мал эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тэнцсэн гарал үүслэн тодорхой малын махыг ашигладаг. Герман технологийн дагуу тусгай жороор бэлтгэсэн нь эрүүл хүнсний сонголтод багтах бүтээгдэхүүн болжээ. Өхөр болон гахай махан гэсэн сонголттой элдв химийн нэмэлт боловсруулалт бага учраас хөлдөөгчөнд хадгалж хэрэглэхдээ шарж болгож иддэг байна. Мэдээж нэг гаргаж ирээд нэг 10-аас 15 минут ийм зөөлөн гисгэлтэн байхад нь бол шарна. За тэгээ зөөлөн гал дээр нэг 8-аас 10 минут шарддаг ийм үндсэн заавартай юм юу байна. За тэгэхээр энэний илчлэг бол ингээд 4 ширхгээрээ 160 г. За илчлэг нь болохоор одоо 100 г-т илчлэг нь болохоор 163 ккал агуулмжтай. Энийг өөрөөр хэлэх юм бол 4 ширхгийн ойролцоогоор 200 ккал. Тэгэхээр бол нэг хүнд бол 2 ширхэг бол хангалттай гэсэн үг. Хоёр хүний хар шууд бэлтжиж байгаа. За өглөөний цайнд дээр ер нь бол энэ болохоор яг Монголд бяцлаг байгаа. Тэн дундаа бол бойжуулдаг бяцлаг. Тэгээ чидар гэдэг бяцлаг байгаа. Тэгэхээр өглөөний цайнд дээр ер нь бол нэг хүн хоногт нэг 50 г бяцлаг идчих юм бол тэндээс кальци аавна, уургийн агуулмж аавна. Ер нь бол кальцийн хувьд бол хамгийн өндөр агуулмжтай хүнс бол бяцлаг байгаа. За тэгвэл аль болох бяцлагаа сонгохдоо одоо бойжуулдаг бяцлагуудыг сонгож байгаараа. Тэгээ ер нь худалдаанд бас бяцлаг төс бүтээгдэхүүн бас их байдаг. Тэгээ тэн дээр төөрөлдөх зүйлүүд бол бас байдаг. За энэ дэр авокадо. Ер нь кето хоолтын гол одоо символ бол энэ авокадо гэдгийг та мэдэх байх. Яагаад авокадо гэдэг вэ гэхээр энд бол тослогийн агуулмж хамгийн сайн тосны агуулмж хамгийн их өндөртэй. Тэн дундаа бол одоо шимт бодисууд, амин дэмийн эрдэсийн агуулмж бас их өндөртэй гэж үздэг. Тийм болохоор бол одоо кето хоолны одоо үндсэн одоо символ жоронд бол ерөөс авокадо дандаа орж явдаг. Хүмүүс кето хоолтонд энэ юуг оруулж болдгоо гэд өргөс тэмэх болох уу болохгүй гэж суугаад байдаг. Өргөс тэмэх бол нүүрсний агуулмж их багтаа болохоор ер нь бол кето хоолтонд бол зөвшөөрдөг юм хүнснийхээ тоонд ордог. За улаан лойл гэж
За ингээд ерөөсөн маш хурдан, маш амархан. За зайц байна. Бяцлаг байна. Зайцнаас мэдээж ур дагуулмж авчиж байгаа. Хамгийн гол нь бол ерөөсөө энэ зайцны онцлог нь цэвэр махаараа элдв нэмэлтгүй, нитритийн агуулмжгүй. Тэгээд яг зөвхөн шарж иддэг ийм одоо герман технологийн зайц байгаа. За хоёрт нь бол мэдээж Монгол бяцлаг байна, өндөг байна, авокадо байна, өргөс тэмх, улаан лойл. За энэ бол ингээд тэр чигтээ яг кето хоолтонд зөвшөөрөгддөг шимт хичээлийн агуулмж таарсан. За түрүүний хэлдгээр гарын 5 гурууны эрхий уруу. Ойролцоогоор бол эндний 350-аас 400 ккал илчлэгийг бол эндээс авч байгаа. Ингээд маш энгийн тэгээд кофетойгоо байж байна. За өглөөний цай маань их л амттай харагдаад өөрөө өөрийнхөө хийсийг нямс амтлаад үзье. Зайц нөгөө олон төрлийн амтлагч байхгүй яг махаараа болохоор яг гоо нэг тийм гоё махны амт байна. Тэр би яагаад өнөөдөр энэ өглөөний цайны жор та бүхэндээ танилцуулж байгаа вөхөр ер нь бол шинжлэх ухааны технологийн их сургуулиас одоо оюутнуудын дунд хийсэн бас ийм судалгаа байдаг өглөөний цайны судалгаа. Тэгэхээр энэ өглөөний цайны судалгаан дээр юу байсан бэхээр ерөөсөө оюутнууд залуучуудын 54% нь өглөөний цайгаа ууж гардаггүй гэсэн ийм судалгаа гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол эрүүл мэндэд хамгийн одоо эрсдэлтэй яагаад гэвэл хамгийн эхлээд энгийнээр бол ерөөсөө цөс тундаг, цөс өтгөрдөг, чаашлах юм бол өглөө цайгаа уухгүй яваад байгаа хүмүүст бол цөсний чулуу болох ийм одоо бас эрсдэл үүдэг. Хоол уусруулах тогтолцоо, шимт хичээлийн хувьд бол бас ингээд эрсдэлд ордог. Тийм болохоор сая бол ерөөсөө маш богино хугацаанд энэ сосискоо шарах нэг 8 минутын хугацаанд бусдыг бүгдийг амжуулж байгаа. Өөрөөр хэлбэл 10 минутанд та өглөөний цай бэлдээд гарчиж байгаараа тэгээ өглөө болгондоо өглөөний цайгаа ууж байгаараа тэгээд мэдээж энэ дунд агуулгадж байгаа зүйл бол шимт хүчийн агуулмж хамгийн өндөртэй. За тийм дундаа бол энэ бяцлаг их сайн, авокадо байна. За тэгээд махан үндэснүүдээс бол мэдээж одоо сосиск одоо үүдний энэ төр бол бас их зүгээр байна. Тэгээд өндрөө мэдээж хэрэглэх ч гэдэм үү. Ингээд өглөөний цайгаа ууж байгаараа гэдэг үндснээс бол өнөөдрийн одоо зөвлөгөөг хэлтлээ. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.